Сайн байцгаана уу сонсогчдоо. Та яг одоо час өдөр сувгийн шинэхэн дугаарыг сонсгож байна. За манай сувг болохоор зөвхөн Монгол улсад болсон бодит гэмт хэргийн түүхийг мөн болсон явдлыг баримттайгаар олон нийтэд нээлттэй дэлгэгдсэн мэдээлэлд үндэслэн бэлтгээд та бүхэндээ хүргэж байгаа билээ. Тэгвэл өнөөдрийн дугаараар саяхан өнгөрсөн намар Увс аймагт үлдэгдсэн хүний санаанд оромгүй хэргийг ярьж өгөхөөр бэлтсэн байна. Хэрэг хайж авч байгаад энэ хэргийг олж уншаад би бас өөрөө нэлээд цочирдлоо. Тэгээ та бүхэн маань сувгтаа нэгдээ subscribe дарахаа битгий мартаарай. Энэхүү дугаарыг хүрэхэд Улаанбаатар Соност хөгжмийн наадам дэмжин ажиллаж байна. 8 дугаар сарын 2-ны өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд Монголын сүүлийн үеийн артистууд Хятад, Солонгос, Орос, Иран, Казахстан улсын нэр хүндтэй дуучидтай хамтарсан цоо шинэ уран бүтээлүүдийг болон өөрсдийнхөө хит дуунуудаа үзэгч сонсогчид та бүхэндээ хүргэх гэж байгаа юм байна. Та бүхэн 5 улсын 25 артист нэг тайзнаа тоглох онцгой аялалд нэгдэхийг хүсэж байх юм бол тасалбараа Shopee Ziggy-мен, Portal Ziggy-мен болон өөрт хамгийн ойрхон GS25 сүлжээ дэлгүүрийн бүх салбараас авах боломжтой. За ингээ бүгдээрээ өнөөдрийн дугаартаа орцгоё. Увс аймгийн бүх мөрөн сумын харьяат за 40 орчим настай Иргэн Б нь эхнэр О гэх эмэгтэйтэйгээ гэр бүл болоод 17 жил болсон бөгөөд эднийх 10-аас 16 насны 4 хүүхэдтэй малчин айл юм байна. За ингээд тэд амарч имээр амьдарч байтал Иргэн Б 2024 оны 9 сарын 9-нд гэртээ байж атал гинэтхэн хамарнаас нь бүр тогтохгүй маш их хэмжээний цус гараад бүр цусаар бөөлжөд эхэлсэн байгаа. Тэгээ тухайн өдөртөө сумынхаа эмчэд үзүүлэхэд эмч нь болохоор хамарлуун чихээс хийж өгөөд тэгээ сумын эмчийн хувьд бол өөр одоо яаралтай дуудлагатай явж исэн болохоор хэрвээ маргааш одоо энэ хамарны чинь цус тогтохгүй зүгээр болохгүй бол маргааш өглөө эрт чамайг аймгийн төв рүү авч явж үзүүлье гэж тохироод тэгээд бэд цус тогтоох тариа үлдээгээд яаралтай дуудлагандаа эмч нь явчихсан юм байна. За эмчийг явснаас хойш гисэн Б-гийн хамарнаас нь цус гарах нь тогтохгүй амаар нь хүртэл үргэлжлүүлж цус гарсаар байсан болохоор нөгөө үлдээсэн цус тогтоох тариаг нь Б ахаараа хийлгээд тэгээд 9 сарын 10-нд буюу маргааш өглөө нь ерөөсө 6 цагт аймгийн төв орж үзүүлээд эмнэлэгт хэвцээ. За ингээд Б аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт 8 хоног хэвтэн эмчлүүлээд хамарныхан цус нь дахиад л ерөөсө тогтоогүй биеийн байдал нь дээрдэхгүй байсан учраас илүү нарийн шинжилгээ хийлэхээр Улаанбаатар хот руу бүр онгоцоор хүргэгдэж ирсэн. За тэгээд улсын төв 1-р эмнэлэгт яаралтайгаар үзүүлж дотрын тасагт хэвцээ. За түүний хувьд бол урд нь хизээч ингэж бие хаана гинэтгэн өвдөж байгаагүй, эрүүл чирэг биетэй ямар нэгэн суур өвчин эмгэггүй хүн юм байна. Эмчлүүлж байх хугацаанд цус тогтоох тариа хийхээр яг хийж явах явцад бол цус гарахгүй тогтцдог. Тэгээ тариагаа хийгээд дуусангууд дахиад цус гараад эхэлдэг байсан гэж байгаа. За ингээд Иргэн Б од эмнэлгээр явж цус гарч эхэлснээс хойш 1 сарын дараа буюу 2024 оны 10 дугаар сарын 8-нд Цэргийн төв эмнэлгийн хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хэвтсэн. За Иргэн Б-г хариуцаж эмчилж байсан эмчийн хэлснээр Б-д хордлого тайлах, цус бүлэгнэлтийн алдагдлыг засах, цус багталтыг засах, эргэтэн систем хамгаалах эмийн болон хоол эмчилгээ бол хийгдсэн. За тий одоо хамгийн гол нь Б нь бромадиолон гэх нэршилтэй буюу хулганы хор уусан байсныг олж тогтоосон. Тэгээ энэхүү хорыг уусан хүн бол хуурц цус алдаж амь нас нь богино хугацаанд аюулд учирч цус алдалтын улмаас амь нас нь бол эрсдэж хохирч болно. Өөрөөр хэлэх юм бол хулганы хор уусан хүний цусны бүлэгнэл нь алдагдчихдаг юм байна. Б-гийн хувьд бол эхлээд хамраас нь одоо цус алдаж биеийн байдал нь хүндрээд анхан шатны тусламжийг бол тухайн үед аваагүй байсан бол нас барах боломжтой байсан байна. Тэгээ энэхүү хорыг уусан хүн бол өөрийнх нь биеийн байдал тэгээд эмнэлгийн одоо эмчилгээ үйлчилгээнээс шалтгаалаад ойролцоогоор 1 сарын дотор биенээ нь хор бүрэн гадагшилж хэвийн болтгоо гэсэн мэдүүлгийг Б гэмчилж байсан Цэргийн төв эмнэлгийн хордлогын яаралтай тусламжийн эмч өгсөн байна. За тэгээ миний хувьд бол уншиж ойлгосноор бромадиолон буюу хулганы хорыг шээс цус элэг зэргээс илрүүлэхэд тусгай токсикологийн шинжилгээ хийгддэг. Одоо хорт бодисын шинжилгээ гэх юм уу да тий. Энэ шинжилгээ нь болохоор манай Монгол улсад хийх боломж нь хязгаарлагдмал байдаг. Тэгээ ихэнхдээ өвчтний шинж тэмдэг дээр нь үндэслэж оншилдгийм байна гэж би ойлгосон. Тэгээ яг эрүүл мэндийн салбарын хүн биш болохоор сайн мэдгүй байна. Тэр талаар мэддэг хүн байвал доор бас бусаддаа хэлээд өгөөрэй.
За ингээд одоо цэргийн төв эмнэлгийн эмчийн дүгнсэн хариунаас үүдэж хаанаас хэн иргэн бэд хулганы хойр өгчхөв юу болов яав ив гэх асуултууд мэдээж араасаа гарч ирнэ. Тэгвэл Бэг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх зуурт ахих нь утсанд найзаас нь дуудлага ирснээр бүх зүйл ил олж энэ бүхэн санамсаргүй осол бус санаатай гэмт хэрэг байсан гэдг нь илчлэгдсэн байна. За Иргэн Бэгийн төрсөн ахих нь найзынх нь хүүхэд гээд нэг 10 жилийн охин байгаа. За энэ охин болохоор хэрэг явдал болохоос өмнө ойролцоогоор 1 жилийн өмнө буюу 2023 оны 9-р сарын дунд үед өөрийнхөө гар утсаа гीчгсэн юм байна. Тэгсэн чинь энэ охины одоо нагц талынх нь хамаатан Ц гих залуу надад шинээрээ шахуу дэлгэцэн хагаарчихсан утас байгаа. Чи дэлгэцийг нь солиулаад тэр утсыг бариул бариа гэд Galaxy A21s гэсэн загварын дэлгэцэн ажилдаггүй гар утсыг энэ охинд өгсөн юм байна. Тэгээ тэр утасныхан дэлгэцийг солиулаад барьж ашиглаж эхэлсэн. Тэгсэн чинь уг гар утсан дээр одоо түүний нагц ахих нь хуучин хэрэглэж байсан хүнийх нь Facebook Messenger чат нь логаут хийгдээгүй байж байсан. Дооруулсан чихтэй байж исэн гэсэн үг. Тэгээ энэ охин бол ягаад ч юм нагц ахихын чатыг гаргалгүй, ойролцоогоор жил орчим чатыг нь бол уншсан байна. За энэ хугацаанд түүний нагц ахих нь Facebook Messenger чатад нэр бүхий Facebook хэрэглэгчээс одоо хоорондоо хайр сэтгэлийн холбоотой байж болох үз ийм чат бол тогтмол ирдэг, хоорондоо харилцаж байсан гэж байгаа. Тэгээ энэ талаар нь бол өсвөр насны охин ээжтэй бол хэлсэн. Тэгээ ээж нь болохоор тухайн үедээ хүний чат руу хамаагүй бити ороо болоо гэж хэлээд өнгөрсөн юм байна. За тэгсэн чинь яг нөгөө Иргэн Бэг Улаанбаатар хот руу онгоцоор хүргэгдсэн өдөр нөгөө охин ч уцаа харсан чинь нагц ахт нь чатаар амар их юм ирсэн байсан гинэ. Тэгээ яхав дахиад сонирхоод үзсэн чинь нөгөө хайр сэтгэлийн холбоотой юм бичдэг эмэгтэйгээс нь нөхрийнхөө тарианд уугсус хийсэн. Ундаанд нь хулганы хор найруулж байгаад нөхөртөө уулгасан. Одоо нэгийг гэртээ найруулаад тавьчихсан байгаа. Түүнийг авч хаяараа гих утга бүхий чат ирчихсэн байжээ. За ингээ энэ охин бол энэ талаар ээжтэй хэлсэн. Ээж нь өөрийнхөө найз болох нөгөө Иргэн Бэгийн ахт нь танаа бэр чинь манай дүүтэй ийм харилцаатай байна. Ийм чат ирсэн байна гэд утсаар дуулгаснаар ах нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж утасны чатыг болон Иргэн Бэгийн гэрийг цагдаа нар шалгасан. Иргэн Бэ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа гэрийнхаа түлхүүрийг үеэлэнд орхичихсан байсан юм байна. Тэгээ цагдаа нар ирээд гэрийг нь онгоолгоод хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулан шалгаж үзэхэд гэрийн хаалганых нь зүүн талын завагт Фанта нэртэй 0.5 литрийн ундааны саунд хийсэн хөрөн өнгийн шингэн зөөл мөн оёдлын машиных нь тагийг авч үзэхэд 170 мл хэмжээтэй уксус 80 кислота гэсэн бичигтэй шилэн цагаан өнгийн шингэн байсныг эдмүрийн баримтаар хурааж авсан байна. Дээр бүгдээрээ дурдсан те Иргэн Бэ цус алдалтын эсрэг тариа хийлэхээр хийж явах явцад бол цус нь тогтцоод тэгээ дуусангууд дахиад цус алдаад байсан гэсэндэ тэгсэн чинь эхнэр нь түүнийг сахиж байх хоорондоо тарианд нь давхар уксус шахаад байсан байгаа. Тэгээд хадам нь буюу одоо Иргэн Бэгийн ээж нь одоо эхнэртэй солигдож хүүгээ сахих гэхээр эхнэр нь юусоо сахиулахгүй дургуцаад хүн оруулахгүй байсан гэсэн гэрчийн мэдүүлгүүд бас хэрэгт авагдсан байдаг. За одоо харин та бүхэндээ Иргэн Бэгийн эхнэрийн тухай мэдээллийг өгье. Тэрээр бол Монгол Улсын иргэн 1988 оны 11-р сард төрсөн 36 настай, суур боловсролтой, мэрэгжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй. Харин түүний гэр бүлээс гадуур харилцаатай байсан залуу буюу нөгөө утасны чатыг үзээд байсан охины нагц ахыг болохоор Ц гэдэг 1985 оны 5 сард Увс аймгийн Бүх мөрөн суманд төрсөн 39 настай бага боловсролтой, мэрэгжил мал ахуй эрхэлдэг ам бүл нэг хүн байна. За шүүгдэх жоо буюу Бэгийн эхнэр нь өөрийнхөө нууц амраг Цэтэй үйлдэлээрээ санаа нэгдэж бүлэглэн Увс аймгийн нутаг дэвсгэрт байх гэртээ Бэд 2024 оны 9 сарын 6-ны өдөр уусан ундаанд нь хулганы шингэн хор хийж өгч уулгасан. Мөн 9 сарын 7-ны өдөр уусан архинд нь хүнсний зориулттай уксус хийж уулгасан. 9 сарын 11-ний өдрөөс 9 сарын 24-ний өдрийн хооронд Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь сахиж байх хугацаанд тарианы шингэнд нь хүнсний зориулалттай уксус хийж тариулж түүнийг алахыг завдсан байна.
Харин шүүгдэгч Ц буюу нууц амраг нь Отой үйлдэлээрээ санаа нэгдэж, бүлэглэж түүний нөхөр Б-г хордуулж алах зорилгоор Увс аймгийн Улаан Гомс сумаас 2024 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс 8 сарын 10-ны өдрийн үед хулганы шингэн хор хүнсний зориулалтаа уугс ус авчирч Од өгсөн. За тэгээд 2024 оны 9 сарын 11-ний өдрөөс 9 сарын 24-ний өдрийн хооронд Иргэн Б-г Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж түүнийг эхнэр Он сахиж байхад тарианд нь хүнсний зориулалтаа уугс ус хийхийг зөвлөж Иргэн Б-г алахыг завдсан гэмт хэргийг бол тус үйлдсэн гэж Увс аймгийн прокурорын газрын ахлах прокурор Анх баяр дүгнсэн. За тэгээд эдгээрийн үйлдэлийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2-ын 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2-ын 8 дугаар зүйлийн 1 дахь хэсэг заасныг баримтлаж, эрүүгийн хуулийн тусгай ангийн 10-ын 1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-ын 11 зааснаар зөвлөлчлөн яллах дүгнэлт үлдэж ирүүлжээ. За ингээд үргэлжлүүлээд та бүхэндээ нууц амраг болох Ц гэх залуугийн одоо шүүгцэг эмэн дээр байгаа бүх мэдүүлгийг нь ямар нэгэн засваргүйгээр шууд уншаад өгье. Түүний мэдүүлгүүдийг одоо сонсож байх явцад үйл явдлын дараалал нь та бүхэнд илүү ойлгомжтой болж ирэх байхаа гэж бодож байна. Шүүгдэгч Ц гин бурууга хүлээн зөвшөөрж с ижигтнэр өгсөн мэдүүлэгтээ дурдахдаа би найз Б-гийн гэрээр орж гарч байх үедээ түүний эхнэр Отой танилцаж хайр сэтгэл, эр эмийн дотн харилцаа үүсгээд ойролцоогоор 10 гаруй жилийн хугацаа өнгөрч байна. Отой сардаа ганц удаа уулзаад ихэвчлэн гар утсаар харьцдаг, чаталдаг, ярьдаг байсан юм. Улмаар 2024 оны 8 дугаар сарын дундуур миний хайртай хүн болох О над руу залгаад чи зах дээрээс надад хулганы хор болон уугс ус авч ирээд өгөөч гэж хэлсэн. Би түүнээс яах гэж байгаа талаар нь асуухад нөхөр Б-д өгөх гэсэн юм. Хүмүүсээс асуухад найдвартай өгч болдог гэх талаар хэлж байна гэж надад хэлсэн. Би урд өмнө нь Ог нөхрөөсөө салчих, хоёулаа хайр сэтгэлийн холбоотой юм чинь хамт амьдрах талаар ярихад нутаг усны хүмүүс буруу ойлгох болно. Үхснийхэн дараа хоёулаа хамт амьдрья гэж надад хэлсэн. Ингээд би түүний хэлсэн үг тавьсан саналыг нь зөвшөөрч зах дээрээс жижиглэнгийн бараанаас шингэн хулганы хор 2 ширхгийг 1 ширхэг шилтэй уугс ус зэргийг худалдаж аваад сумын төвд очоод 2024 оны 8 дугаар сарын 10-ны үе гэж санаж байна. Авсан хулганы хор уугс ус зэрэгээ Од өгсөн. Од би захисан хулганы хор уугс ус зэргийг нь өгөхдөө баталгаатай юм уу гэж асуухад баталгаатай шууд өгнө гэж надад хэлээд авсан. Би тэр үеэс хойш уцаар болон биеэр уулзаж хид удаа түүнтэй ярьсан. Уцаар чаталсан боловч надад хулганы хор уугс ус зэргийг өгсөн талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. Сүүлд буюу одоогоос 20 гаруй хоногийн өмнө О надад сумын төв рүү орж байна. Нөхөр архиучихсан байна. Архинд нь уугс ус хийгээд уулгасан. Хулганы хорыг 2 ундаанд нэг ширхгээр нь найруулад нэгийг нь уулгачихлаа гэж хэлсэн. Тухайн үед нь би заа гэж хэлээд л хайсан. Удалгүй Огийн нөхөр Б-гийн биеийг муудаж хамраас нь цус гараад аймгийн төв рүү эмнэлэг явж байна гэж хэлсэн. Мөн Улаанбаатар хот руу шинжилгээнд хамрагдахаар явж байна гэж О надад чатаар хэлсэн. Би Б-гийн биеийг хулганы хор ууж уугс ус ууснаас олж муудсан талаар мэдсэн. Мөн Б-г Улаан Гомс сумын эмнэлэгт байхад нь хийж байгаа тарианыхан шингэнд уугс ус хийчихлээ гэж О надад өөрөө сүулт хэлсэн. Тэгэхээр нь би эмнэлэгт байхад болох юм уу арай болохгүй хаа гэж хэлсэн. Увс аймгийн эмнэлэгт байхад биеийн байдал нь хэвийн гайгүй байсан байх. Аймгийн эмнэлэгт байхад уугс усыг судсаар нь хийснээс болж биеийн байдал нь муудаж Улаанбаатар хот руу явсан байхаа. Би энэ талаар гэрчийн мэдүүлэгт үнэн зөвөөр ярьсан. Б-гийн эхнэр О бид хоёр үнэхээр бие биендээ хайр сэтгэлийн холбоотой бөгөөд би Ог нөхрөөсөө салчих хоёулаа хамт амьдрий гэж хит удаа хэлж исэн. О нөхрөөсөө салаад өөр хүнтэй суусан гэд нутаг усны хүмүүст нэр муутай болчихноо, мөн салчхаар байгаа хөрөнгнөөс нь авч чадахгүй болчихноо гэж хэлээд нөхрөөсөө салдаггүй байсан. Он над руу Facebook Messenger чатаар хулганы хор найруулсан ундаа уугс ус холсон архи, суцаар залгасан шингэнд нь уугс ус холсон талаараа Facebook Messenger чатаар өөрөө хэлж зургийг нь хүртэл явуулж байсан. Харин би өөр хүн харчих байх гэж бодоод уг зураг чатыг нь устгачихсан. Бид хоёроос өөр ямар нэгэн хүн мэдэхгүй байгаа гэсэн байна. Мөн тэрээр үргэлжлүүлж ярихдаа би урд өмнө нь 12 загварын гар утас барьдаг байсан. Тэгээд тухайн утсаа усан дунгаагаад дэлгэцэн хаагарчихсан болохоор хүргэн ахыхаа охинд чи засуулаад ав гэж хэлээд өгчихсөн юм аа. Тэгээ өөрөө дахиад шинэ утас авсан. Би Огийн хүнтэй хайр сэтгэлийн холбоотой болж ихнэргүй учраас тухайн хүнд үнэн сэтгэлээсээ хайрлаж, дурлаж хэрэгцээний мөнгийг өгдөг байсан.
Сүүлийн 7-8 жилийн хугацаанд бид хоёр бэлгийн харилцаанд ордог болж хамт амьдрах зорилгоор хулганы хор уугсус зэргийг аваачж өгсөн. Би хулганы хор болон уугсусыг бэд өгөх гэж байгааг мэдэж байсан. Би эхнэр хүүхэдгүй, урд өмнө нь гэр бүл зохиож байгаагүй юм. Тэгээд хамт амьдрахын тулд бэд өгүүлэх зорилгоор хулганы хор уугсусыг өгсөн. Намайг уугсус хулганы хор зэргийг түүнд аваачж өгөөгүй байсан бол нөхөр бэдээ уугсус хулганы хор зэргийг өгөхгүй байсан байхаа. Миний зорилго бол бэ нас барчихвал Оог эхнэрээ болгоод хамт амьдрах байсан гэсэн мэдүүлгийг өгсөн байна. За ингээд Ц гих залуу ийм мэдүүлэг өгснөхийн дараагаар гин бурууга хүлээн зөвшөөрч яллагдагчаар мэдүүлэг өгсөн. За саяны уншиж өгсөн мэдүүлэг бол с ижигтнэр өгсөн мэдүүлэг юм байна. Одоо харин яллагдагчаар өгсөн мэдүүлгийг уншиж өгье. Би урд нь с ижигтнэр мэдүүлэг үнэн зөв өгсөн. О гэх эмэгтэй намайг ашиглаж өөрөөсөө холдуулахгүй худлаа үнэн хэлж намайг ашиглаж олон жил харьцаж ханилж явсан болохоор өөрийгөө удирдах чадахгүй болчихсон байна. Надтай ханилцсан гэдэг нэрээр олон жил хуурч явсан байна. Ашигласан байна. Одоо хамгийн сүүлд хэрэгт оруулаад намайг ашиглаад дуусаж байна. Энэ хэргийн удирдагч нь О болж би хамтран гүйцэтгэгч нь болсон талаар би одоо л ойлгож байна. Нөхрөө алах санал гаргаж надаар хулганы хор уугсус авахуулаад сар орчим хадгалж байгаад өгсөн байна. Надад хулганы хор уугсус өгөхөр баталгаатай өхөн найдвартай гэж би сонссон. Чи надад авч ирээд өг. Би бэд өгөөд ална гэж хэлээд надад захиулж авчруулсан юм аа. Би тэдгээр зүйлсийг улаан гом сумаас захаас авахдаа бэг алах гэж байгааг мэдэж байсан. Он 2024 оноос эхлээд нөхрөө ална гэж надад ярих болсон. Улмаар би чамд хайртай, надаас битгий хоолт гэд намайг явуулдаггүй. Тэг би за чи тэгвэл салаад хүрээд ирээ гэхээр үгүй ээ, нутаг усны хүмүүс муу хэлнэ. Би өөрөө ална. Чи надад зүгээр л хулганы хор уугсус авч ирээд өгөө гэхээр нь би аваачж өгсөн гэсэн мэдүүлгийг өгчээ. За яг ингээд ямар нэгэн тайлбар бол хиймээргүй байна. Тэгэд хоёр төрлийн мэдүүлгийг харсан байх. Эхлээд с ижигтнэр мэдүүлэг өгөхдөө дараа нь одоо яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө ямар ялгаатай зүйлс ярьж байгааг нь та бүхэн анзаарсан байхаа гэж бодож байна. За тэгвэл одоо эхнэр Огийн мэдүүлэгтэй бүгдээрээ танилцъя. За тэрээр шүүхийн хилцүүлэгт дараах мэдүүлгийг өгсөн байна. Би бүх мөрөн суманд малчид дуулж байна тэмцээнд оролцож байгаад явах унаагүй болчихсон байтал Ц над руу залгаад уулзсан. Ц намайг мотоциклдээ суулгаж авч яваад намайг хүчинцсэн. Тухайн үедээ надад хэцүү байсан. Нөхөр бэ болон хадмуудтай хэлэхээс айсан. Ийм явдал болсноос хойш би нөхөртөө хэлэх гээд хэлж чаддаггүй байсан. Дэ сугармаа ахлагч Цтэй бичсэн чат бүгд байгаа. Чиний Цтэй чатлж байсан чат эд мөрийн баримт бүгд ингээд нотлогдсон, баригдсан. Хураагаад авчихсан. Чи ямар нэгэн аргаар худлаа хэлж болохгүй. Худлаа хэлбэл эрүүгийн хариуцлага хүлээн. Чи ямар ч үгийн зөрүү гаргахгүй мэдүүлэг өгөөрэй гэж надад хэлсэн. Тухайн үедээ миний чат бүх юм илэн далангуй болчихсон байгаа юм чинь худлаа хэлбэл миний хэрэг нэмэгдэх байх гэдэг үүднээс би сугармаа ахлагчид Цтэй чатлж байсан чатныхаа талаар яг л хэлсэн. Яагаад ийм явдал болсон юм бэ гэхээр Цэд итгүүлэх гэж би худлаа хэлсэн. Тэр хулганы хорыг надад бараг 6 сард авчирж өгсөн. Тэгээ би хувцсанд далт хийгээд нуучихсан. Тэр хугацаанд Ц над руу танад Б-гийн найзууд ирж байгаа үсттэй зуны амралтаар ирж байгаа тохиолдолд чи нөхөртөө архийг нь илүү зуулгаж байгаад хийгээд өгчих гэж Ц надад хэлдэг байсан. Энэ явдал яагаад болсон бэ гэхээр Ц болон нөхөр Б-гээс би маш их айж байсан. Ц зургийг нь дараад явуулчих тэгвэл итгэнэ гэж хэлдэг. Тэгээд би зургийг нь дарж явуулдаг байсан. Би Цэд итгүүлэхийн тулд худал хэлсэн. Түүнээс биш миний 4 хүүхдийн эцэг хан ижил гэж бодоод нөхөр Бэд хор өгөөгүй. Ингэж хийж байна гэд зургийг нь үзүүлчихэд л би асгачихсан. Ц эмнэлэгт байхад хүртэл чатаар залгаж орж ирээд ямар юм тариа хийгдэж байна гэж асуусан. Би шингэн хийж байна гэж хэлсэн чинь шингэнд нь бас аваад хийчихэрээ гэд над руу өөрөө уцаараа залгаад хэлэхээр нь итгүүлэхийн тулд би дэлгүүрээс авсан. Яагаад итгүүлэхийн тулд гэж хэлээд байна вэ гэхээр энэ хоёр залуу хоорондоо надыг хавчдаг. Нэгэнтэй нойртоод нэгэнтэй нойртохгүй болохоор хоёулаа уурладаг. Би бүр айдаг. Надаас болоод энэ хоёр залуу зодолдож янз бүрийн юм болохгүй гэж бодоод энэ хоёр хүний иргэшээлд орж байсан. Яг үнэндээ би хулганы хор уугсус өгөөгүй. Цэд итгүүлэхийн тулд худал хэлдэг байсан.
Цээ надад хэлэхдээ тийм өнгийн ундаанд хийж өг. Уугс ус хамгийн сайн гэж байна. Тэрийг олж ирж өгнө гэж хэлдэг байсан. Өөрөө надад олж авчирч өгсөн гих агуулгатай мэдүүлэг өгсөн. Өөрөөр хэлэх юм бол өөрийнхөө гин буруугийн талаар маргажээ. За тий үргэлжлүүлээд шүүхийн шийдвэр дээр дурдгдсан О гэх эмэгтэйгийн Цээ рүү бичиж байсан чатны хэсгээс нь хүргэе. За шүүхээс дүгнэхдээ шүүгдэгч Огийн дээрх мэдүүлэг нь бол хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад баримтуудаар нотлогдохгүй байна. Харин насан туршаагүй гэрч уугийн эзэмшилд байсан Galaxy A21 загварын гар утсанд байх шүүгдэгч Цэгийн Facebook чатанд үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байна гэж байгаа. За энэ чатнууд нь болохоор зөвхөн Огийн бичсэн чатууд юм байна. Цэг их залуугийн бол хариуд нь бичсэн юмнууд нь бичгтэйг байлээ. За ингээ юу гэсэн байгаа вэ гэхээр хурдан хугацаанд нөхөр алга болвол боллоо гэж бодогдож байна надад гэж байгаа. Тэгснэ тгийшт ханиа би чамд бас нэг арга зааж өгнө. Ханаа чи бит хоёр жил ирэх тусам улам шал өөр царайтай болоод байна. Учраад багаар бодоход 10 жил боллоо шүү дээ чи бит хоёр. Чамд бүр энэ хүний эм тариа нь үйлчилдэггүй, ламд үзүүлээд шинжилгээний хариу нь огт гардаггүй саад хийгээд өг гэсэн болохоос тийм юм би хүсээгүй шүү дээ гэж байгаа. За нэг иймэрхүү агуулгатай тэмдэглэл бол байна. Яг бүтнээр нь бас бичгтэйг байна. За ингээд энэ хоёр хүний мэдүүлгийг харьцуулан дүгнэх юм бол шүүгдэгч Он, хохирогч одоо нөхөр Б болон шүүгдэгч Цэгийн иргэшэл хүчирхийлэлд байсан гэх үндэслэл бол тогтоогдохгүй байна. За нөгөө талаас нь гэх юм бол шүүгдэгч Он нууц амраг одоо шүүгдэгч Цэтэйгээ харилцсан зурвас бүртээ ханаа гэх бөгөөд хохирогчийн цуснаас хор илэрхийлж сэргийлж мухар сүсгийн буюу одоо хар домын аргаар саад учруулахаар шүүгдэгч Цэд зааварчилгаа өгж байснаас нүүцэх юм бол шүүгдэгч Он хор хийгээгүй Цэгийн шахалт шаардлагаар хийсэн гэж өөрөө сая мэдүүлсэн мэдүүлэг нь худал болох нь тогтоогдож байна гэж шүүхээс түүний гин буруугийн талаар бол ийм дүгнэлтийг гаргажээ. За ингээд иймд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2-ын 8 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, 3-ын 3 дугаар зүйлийн 1-2 дахь хэсэг заасныг баримтайлж, шүүгдэгч Ис ургийн овогтой Чэгийн Ог эрүүгийн хуулийн тусгай ангийн 10-ын 1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-ын 11-т заасан буюу хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдэхийг завдсанд гин буруутай тооцож түүнд 13 жилийн хугацаагаар хорих ял оноож хаалттай эмэгтэйчүүдийн хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлсэн. Харин түүний нууц амраг болох Иш ургийн овогт Б-гийн Цэг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-ын 11-т заасан хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдэхийг завцсанд мөн гин буруутай тооцож 12 жилийн хугацаагаар хорих ял оноож хаалттай эрэгтэйчүүдийн хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлсэн байна. За одоо та бүхэндээ төгсгөлд нь хохирогч Б-гийн өгсөн мэдүүлгээс цухс дурдаад тэгээд дугаараа өндөрлөе гэж бодлоо. За тэрээр бол Аз олж амь аврагдсан байгаа. Ингээд түүний мэдүүлгээс уншиж өгье. Би одоогоос 2 жилийн өмнө гадуур явж байгаад гэртээ ирэхэд миний эхнэр найз Цэнэр нэг хүнжилд унтаж байхад нь би байрсан юм аа. Би тэр үед мэдээ чи яаж байгаа юм бэ? 4 хүүхэдтэй хүний эхнэртэй гэхэд Цэ юу ч хэлэхгүй гараа явчихсан. Эхнэр Оогоос асуухад чамд хамаагүй. Би өөрийгөө мэдэж байна гэж надад хэлсэн. Тэгэд би ЦО нарыг хайр сэтгэлийн холбоотой хүмүүс гэж мэдсэн боловч 4 хүүхдээ мэдчих байх, хүүхдүүдэд өнчрүүлэхгүй гэж бодож явсан. 2023 оны 5 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Манайх Хаваржаанда буюу Бүх мөрөн сумын Улаан хад гэдэг газарт байхад би сумын төв рүү яваад 12 цагийн үед гэртээ буцаж ирэхэд Цэ манад байсан. Би маргааш нь эхнэр Оогоос ямар учраас Цэ намайг байхгүйд манад ирсэн юм бэ гэж асуухад Цэ бит хоёр унтсан, дахиж тэгэхгүй гэж хэлээд өнгөрсөн. Мөн тухайн үед Цэгээс чи эхнэртэй минь унтсан юм уу гэхэд уучлаарай бит хоёр ганц л удаа унтсан гэж хэлсэн. Тэрнээс хойш Цэ надтай урдын адил харьцаж манайхаар ирж очиод явж байсан бөгөөд Цэ бит хоёр нэг нутгийн нэг багийн хүмүүс багаасаа найзалж нөхөрлөөд хамт нэг газар нутаглаж байсан. Мөн бит хоёр хаа нэг манад арх уухад Цэ манад хоноод явдаг байсан. Ингэжэл би тэр хоёрыг бэлгийн харилцаанд орсон гэдгийг мэдсэн. Түүнээс хойш ЦО нар хоорондоо ямар харилцаатай байгааг мэдээгүй. Учир нь би бичиг үсэг мэдэхгүй учраас утсаар мессеж бичиж уншиж чадахгүй. Эхнэрийгээ өөр хүнтэй харьцаж байсан гэдгийг мэдэх боломжгүй гэх мэдүүлэг байдаг. За тэгээ дахиад нэг мэдүүлгээс нь уншиж өгөх юм бол өнгөрсөн жил буюу 2023
он 9 сарын сүүлээр манайх Намаржаанд байсан. Өдрийг нь сайн санахгүй байна. Гэрт эхнэр бит хоёр байж байгаад би мотоциклоо янзлаад сууж байтал эхнэр лүү маань цээ залгаж уцаар ярьсан. Тэр үед эхнэр маань намайг хониндоо явчихсан байх гэж бодсон байх. Эхнэр гэр дотор уцаа чанга яригч дээр нь тавиад ярьсан. Тэр үед цээ танаа нөхрийг алмаар байна. Хулганы хор өгөөд алчихъя гэхэд эхнэр манай хүн юмны амтыг сайн мэддгээ яаж өгч болдгийм бэ гэд уцаа тасалсан. Тухайн үед нь би гэрийн гадна хониндоо явах гэд мотоциклаа засаж байгаад тэр хоёрын яриаг сонсчихсон. Тэр доор нь гэртээ ороод эхнэрээс хэн намайг ална гээд байгаа юм гэхэд цээтэй уцаар ярьсан. Би юу гэж нөхрийгөө алах вэ? Олон жил ханилчгаад юу гэж ингэдгийм бэ гэж хэлээд намайг татаж үнссэн гэсэн мэдүүлэг байна. За тэг үргэлжлүүлээд би эмнэлэгт хэвтэж байхдаа хулганы хор уугсаас өгсөн гэдгийг мэдээгүй. Надад үнэхээр хэцүү байна. Гим зэмгүй байсан хүнийг нийлж байгаад алхаар завдсан энэ хоёр хүн миний хувьд үнэхээр гомдолтой байна гэж хэлсэн байна. Мөн хамгийн анх яаж нөгөө хулганы хор уусан тухайга дурдахдаа намрын халуун цаг биш байсан. Малаа усалчгаад гэртээ ирээд ам цангаад байна. Ус хийгээд өгөөч гэсэн чинь эхнэр миний өдөр ууж байсан үлдсэн ундааг хийж өгсөн. Мэдлгүй аваад балгасан чинь нэг л сонин амт гарсан. Ундааны амт яагаад ийм сонин байгаа юм бэ гэхэд ууж байгаад орхичихсан болохоор гэж хэлсэн юм аа. Маргааш өглөө нь гинэтхэн хамарнаас цус гараад эхлэхээр нь бүгэлчгөөд л малаа янзалсан. Дахиад хониноос ирэхэд цус гараад тогтоогүй. Миний хамарны үзүүр дээр нэг улаан өнгөтэй зүйл гарахаар нь хатаг юм байхаа гэж бодсон. Тэгэж байтал гинэт цус гараад тогтоогүй. Эмнэлэгт очиод хөвтөхэд хажууд хөвтөж байсан хүмүүс хүртэл гайхаад байсан. Улаан гомд 10 хоног эмчлүүлж байтал эмч одоо шууд хот руу шинжилгээнд яваа гэж хэлсэн гэсэн ийм мэдүүлгүүд байна. За тэгээд эцэс сүлд нь хоёр шүүгдэгч бол ялаа яг үүрэх болоод ирэнгүүт одоо шүүхтэр нүүр тулаад ирэнгүүтээ шууд л хоёр биерэн рүүгээ чигж байгаа хгүй тий. Тэгээд одоо дүгнэлт нэтер янз бүрийн зүйл яриад байх уу? Тэгээд энэ дугаараа энэ хүрээд өндөрлөе. Та бүхэн Монголд олсон бодит гэмт хэргийн түүхийг цааш үргэлжлүүлэн сонсохыг хүсвэл subscribe дарж суугтаа нэг дээрээ мөн лайк болон комент үлдээхээ битгий мартаарай. Энэхүү дугаарыг хүрэхэд Улаанбаатар соноос хөгжмийн наадам дэмжин ажиллаж байна. 8 дугаар сарын 2-ны өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд Монголын сүүлийн үеийн артистууд Хятад, Солонгос, Орос, Иран, Казахстан улсын нэр хүндтэй дуучидтай хамтарсан цоо шин уран бүтээлүүдийг болон өөрсдийнхөө хит дуунуудаа үзэгч сонсогчид та бүхэндээ хүргэх гэж байгаа юм байна. Та бүхэн 5 улсын 25 артист нэг тайзнаа тоглох онцгой аялалд нэгдэхийг хүсэж байгаа юм бол тасалбараа Shopee CGM, Portal CGM болон өөрт хамгийн ойрхон GS25 сүлжээ дэлгүүрийн бүх салбараас авах боломжтой. Тун удахгүй дараагийн дугаараараа уулзтлаа. Түр баяртай сонсогчдоо.